энэхүү үзлэг шинжилгээг хийхдээ аймгийн засаг даргын тамгын газар болон сумдын засаг даргын тамгын газар олон нийт төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор илрүүлэг үзлэгээ зохион байгуулад байна. Жишээлбэл Улаанбаатар хот дахь Говьалтай аймгийн нутгийн зөвлөлийн санхүүжилтээр бид нар 17 сум 2 тосгоныхоо нийт одоо 15-аас дээш насны хүмүүсийн бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх ийм үзлэг онцлогоо шинжилгээ хийсэн байгаа. Түүнчлэн уурхайтай сумынхаа одоо сум засаг даргын тамгын газар болон аймгийн засаг даргын тамгын газартайгаа хамтраад уурхайтай одоо алт олдуурладаг ийм зорилттой бүлгийн иргэдтэй бас бэлгийн замаар дамжих халдварын үзлэг илрүүлэг онцлогоог хийсэн байгаа. За яг өнөөдрийн байдлаар энэхүү 7700 гаруй хүн үзлэгт хамрагдсанаар бид нар 65 тэмбэг илрүүлээд тэр илрүүлсэн одоо хүмүүсээ бүгднгийн нэмжлэгийг томруулад илэрсэн өвчлөлийнхөө 40 одоо хавьтал буюу бараг 60% нь хавьтал илрүүлгийг хийсэн байгаа. Бусад аймгийг бодоход бас харьцангуй оюутан олонтой мэрэгжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн бид нар бараг 800-аад оюутныг энэ бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх үзлэгт хамруулсан. Мөн тэд нартай үзлэгт хамруулахынхаа зэрэгцээ бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ? Одоо бэлгийн замаар дамжих халдвараар хэрвээ та өвчлсөн бол энэ бол эдгэрдэг өвчин гэдэг энэхүү мессежийг бид нар бас үзлэгийн хажуугаар өгч явж байгаа. Бид нар бэлгийн замаар дамжих халдвар гэдэг энэ өвчнөөр өвдөхгүй байх боломж танд байгаа. Хэрвээ өвдсөн байх юм бол та дураараа эмийн сангаас очоод нэг им аваад ууртай гэж заавал энэ мэрэгжлийн эмчт үзүүлээд мэрэгжлийн эмчийн зөвлөсний дагуу эмчилгээгээ хийх юм бол энэ бүрэн дүүрэн эдгэрдэг өвчин гэсэн энэ мессежийг өгөх юм мэдээлэл сурвалж сурталчилгааны ажлыг бид нар бараг 4000 гаруй хүнд өгсөн байгаа. Үнд төлбөргүй шинжилгээ өгнө гэсэн энэ одоо юу мэдээллийн дагуу иргэд бол оролцож байгаа. Иргэдийн оролцоо ерөнхийдөө нэлээд өндөр байна.